Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэдээг хүргэе. За Монголын хичээл судалгааны нийгэмлэг зохион байгуулж байгаа онлайн сургалтанд сурагч төвтэй интерактив хичээлийг хэрхэн бүтээх талаар мэдээлэл өгье. За агуулгын үндсэндээ 3 чиглэлээр өгье. Нэгдүгээрт нь бидний тулгамдаад байгаа асуудал юу вэ? За яагаад ийм асуудал тулгамдаад байгаа юм? Яаж энэ асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийн 3 чиглэлээр мэдээлэл өгвөл за та бүхэн цааш нь үргэлжлүүлээд дадлага ажил хийгэрэй гэж санал болгож байна. За одоо сүүлийн 20-30-аад жилийн туршид бид нар бол одоо сурч төвтэй аргаар хичээлээ зааж байгаа. Энэ арга зүй манад хэрэгжиж эхэлсэн, нэвтрүүлсэн гэдэг ийм ойлголттой байдаг. За гэтэл 2017-18 боловсрол хүрээлэнгээс хийсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаанд оролцогчид маань 100 гаруй хичээлд ажиглалт хийгээд нийт ажигласан хичээлүүдийн 70-80% нь бол багш төвтэй арга зүйгээр хичээлээ зааж гин гэсэн 22 онд мониторинг хийгээд 505 хичээлд ажиглалт хийхэд ажигласан хичээлүүд 90 гаруй хувь нь багш төвтэй арга зүйгээр хичээлээ зааж байна гэсэн. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нэр сүүлийн 20-30-аад жилийн туршид ярьж байгаа сурагч төвтэй суралцсан арга зүйгээр бид нэр хичээлээ заахгүй байна. Энэ маань манад одоо хэрэгжиж нэвтрүүлж нутагшаагүй байна гэдэг юм дүгнэлтийг өгч байгаа. Энэ маань одоо багш бидэнд тулгамдаад байгаа хамгийн том тулгамдсан асуудал болж байгаа. За үүний цаанаас судалгаачид маань юу гэсэн бэ гэхээр ер нь бол бид нэр хүүхдээ судалдаг. За тэдэндээ нийцэн суралцах байгаа бас сайн мэдэхгүй. За суралцахад зориулсан үнэлгээгээ сайн хийж чадахгүй. За түүнчлэн хичээл болон сургуулийн менежментийн талаарх судалгаа түүнд үр дүнд шинжилгээ хийх чадвар хангалтгүй. Ер нь бол энэ сургалтын суурь асуудлууд дээр нэгдсэн ойлголт хангалтгүй байна. Мөн нар ажлын байрандаа хөгжих тогтолцоо маань бас бэхжээгүй байна. Бүрэн хөвшөөгүй байгаад байна. Ер нь хичээл болон сургуулийн менежментийн хэрэгжилт хангалтгүй байна гэдэг юм дүгнэлтийг өгсөн байдаг. За тэгэхээр бид нар үнцэн асуудал юу болох вэ гэхээр сурагч төвтэй сургалтын арга зүй яагаад хэрэгтэй юм бэ? Яагаад энэ арга зүйг хичээлээ заах ёстой юм? Ер нь уламжлалт арга зүйг Монгол хүүхдүүдэд тохирох юм биш үү гэсэн юм асуулт бол явдаг. За тэгээд сургуулиудаар яваад судалгаа хийхээр манай багш нар бол одоо хүүхдүүдийн сурах хүсэл эрмэлзэлгүй байна. Хүүхдүүдтэй ажиллахад бас хүндрэлтэй байна гэдэг юм асуултуудыг тавьдаг. Тэгээд ер нь ямар хүүхдийг та бүхэн хүсэж байна гэхээр ер нь бол ингээд суралцах хүсэл эрмэлзэлтэй, өөрөө одоо удирдах, өөрийгөө жолоодох, өөрөө удирдлагатаа суралцдаг, альва асуудалд нухацтай ханддаг, олон талаас нь боддог, асуудал шийдвэрлэдэг, юмд бүтээлч сэтгэлгээгээр ханддаг. Ер нь бол одоо ингээд өөртөө суралцдаг, харилцан бие биенээсээ суралцдаг, хамтран суралцдаг, харилцааны өндөр чадвартай, дэвтэй найртай гэх мэтлэн одоо ингээд хүслийн чагсаалт бол нэлийн их гарахаар байгаа юм. За тэгэхээр ийм хүүхдтэй болгох одоо ямар арга аргачлал байна гэхээр олон улсад хийсэн судалгаагаар сурагч төвтэй аргаар хичээл заахад хүүхдүүдэд дараах өөрчлөлтүүд гарч байна гэсэн юм судалгааны үр дүн байна. Үргэлжлэх юм бол энэ арга зүйг бид нар одоо ингээд өдөр тутмын хичээл нэвтрүүлэлтэд хэрэгжүүлэх юм бол хүүхдүүд маань өөрсдөө мэдлэг бүтээх оролцоо их нэмэгдсэн. Оролцоо нэмэгдээд ирнэ гэдэг нь өөртөө гэсэн мэдлэгтэй, чадвартай, арга барилтай болоод ирнэ. Тэр хэмжээгээр цаашид аливаа сонирхсан зүйлийг хүндэтгэрлэн судлах эрмэлзэлтэй болоод. За ингээд эрмэлзэлтэй болсон хүүхдүүд бол урт хугацаанд тогтвортой бие даасуулцах чадвартай болдго юм байна. Амьдрал дээр тулгамдаж гарч ирж байгаа аливаа асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэх тэр чадварыг эзэмшиж байна. Тэр бүтгийхэл тухайн судлагтгуунд одоо эрэг хандлагатай болж аливаа асуудлыг судлагдгуунд суралцах тийм зөв төлөвшөл хандлагатай болж сонирхолтой болж байна. Түүгээр зогсохгүй өөрсдийнхөө эзэмшиж байгаа мэдлэг чадварт итгэлтэй болоод цаашаа амьдралдаа насан туршдаа суралцах сур чадваруудыг эзэмшиж байна гэж ийм судалгаа гарсан байна. Тэгэхээр бид нар одоо өнгөрсөн хугацаанд юун дээр алдаад байсан юм болоо? Яагаад энэ арга зүй бас амьдралд өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч хэрэгжээгүй юм болоо гэхээр бидний бас нэг сул тал бол сурагчаа судлах. Энэ одоо судлалыг
баттай эзэмшихгүйгээс болоод өнөөдрийг хүртэл багш төвтэй сургалт дээрээсээ доош хандлагатай гаднаас дотогшоо гэсэн ийм арга зүгээр яваад байна. Тэгэхээр бид нар сурагчийг сайн судалж тэдэнд нийцсэн юм арга зүгээр хичээлээ заахын тулд нөгөө бидний заах гэж байгаа агуулга өмнө нь ямар төвшөнд заагдсан бэлээ, тэр мэдлэг хүүхдүүд маань бүрэн гүйцэд эзэмшсэн юм уу, амьдралаасаа бас өөр юм ойлголттой яваад буруу ташаа ойлголттой яваад байгаа юм уу, шинжлэх ухааны суурь ойлголт нь бүрэн эзэмшсэн хүүхд хэд байгаа юм, дутуу нь хэд байгаа юм, яагаад бид нар ингэж бүр эзэмшээгүй юм бэ гэдэг дээр анализ дүгнэлт хийж агаад өөрөөр хэлбэл сурагчаа сайн судалж байгаад тэдэнд нийцсэн аргаар тухайн агуулгыг хүргэх гэсэн ийм хандлага биднэрт дутагдaltaй байна. Ихэнх өмнөхтэй уламжлалт аргаар бид нэр юуг заадаг гэхээр юуг заах вэ гэдэг дээр илүү анхаарч төвлөрж ажилладаг. Юуг заах вэ? Одоо болохоор бид нэр хинд юуг хэрхэн гэдэг ийм гурван асуултын нэгдэл дээр хичээлээ төлөвлөж суралцах үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай болсон байна. Тэгэхээр бид нэр 3 дахьынхаа хамгийн ихний асуудал хинд гэдэг дээрээ учир дутагдaltaй ажиллаад байгаа учраас юуг яаж гэдэг энэ асуултанда бүрэн харуулах чадахгүй байгаа юм байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр энийг бид нар цаашаа хэрэгжүүлэхийн тулд яаж энэ сурагч төвтэй гэхээр бид нар ойлгоод байна тий. Сурагчид гол үйл ажиллагааг голлож хийх хүмүүс маань сурагчид байгаад байдаг. Тэгээ яаж хийх вэ гэхээр интерактив буюу хоорондоо харилцан, ярилцаж, хэлэлцэж хийж бие биенээсээ суралцах энэ хандлагыг төв төвшүүлэх шаардлагатай байна гэсэн юм дүгнэлттэй хүрсэн байна. За тэгээд бид нөгөө материалаас уншил судлах материалаас юу гэж сурсан бэ гэхээр 20 жилийн өмнө бол Японд бол хичээлийн судалгаа гэж үсэж бий болсон юм байна. За 100 гаруй жилийн өмнө Америк үүнийг түгээн дэлгэрүүлээд lesson study гэж олон улсын түвшинд судалгааны түвшинд гаргаж ирж олон улс орон эндээ суралцаж байдаг юм байна гэдэг. За 2020 оноос эхлээд Япон бол шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. За үүнийг багш нартай ямар арга зүйгээр хэрэгжүүлэх юм арга зүйн санал боловсруулж танилцуулсан байдаг. За үүн дээр юуг танилцуулсан бэ гэхээр ер нь бол энэ хүүхдүүдийг сэтэлжүүлэх тал дээр онцгойж анхаарья. Энэ сэтэлжүүлэлт бол ингээд суралцах сонирхол ирмэлцлийг бий болгох шаардлагатай. За түүн дээрээ үндэслээд хүүхдүүдийг өөрсдөө бие мэдлэг бүтээх буюу оролцоон суралцсан арга зүйнуудыг хэрэглэе. Ингээ өөрөө оролцоод өөрөө мэдлэгээ бүтээгээд ирсэн хүүхдүүд бол цаашаа ингэж гүнзгийрэлэн суралцах арга зүйг дэмжиж өгөө. Энэ гурван арга зүйн нэгдэл дээр тухайн хичээлийг зохион байгуулах төлөвлөх энэ аргачлалуудыг танилцуулж өгөө гэд ингээд танилцуулаад энийг хэрэгжүүлээд явж байдаг. За энийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юу яах вэ гэхээр энэ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн план дучик акшн гэдэг энэ циклээр хэрэгжүүлдэг байна. За энэ цикл нь болохоор 2018 онд олон улсын стандарт баталдаг байгууллагаас болохоор боловсролын байгууллагын менежмент стандарт гэж батлагдсан бол манайх энийг 21 онд Монголд боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын менежмент стандарт гэж баталсан. Тэгэхээр бид нэр энэ олон улс болон Монголын түвшинд батлагдсан стандартыг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлэх шаардлагатай. За үүнийг хэрэглэх буюу хэрэгжүүлэхдээ анхаарах нэг зүйл байдаг. Бид нэрээ гаргаад байдаг нийтлэг алдаа юу байдаг вэ гэхээр төлөвлөх гэдгээс эхэлдэг юм байна. Ингээд шууд ерөөсөө хүснэг зураад хийх үйл ажиллагаа төлөвлөлт эхэлдэг. За тэгтэл энэ маань тийм амархан буюу хялбархан хийдэг ажил бас биш ээ. Төлөвлөгөө гаргахын өмнө бид нар үндсэн асуудлаа олж гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол багш нар бидний хувьд бол юу юм бэ гэхээр манай хичээл орж байгаа сурагчдын тулгамдаад байгаа суур чадахгүй байгаа үндсэн асуудал нь юу юм бэ? Тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар ямар арга зүйгээ юугаар сайжруулах ёстой юм бэ? Тэр сайжруулах үйл явдлыг сайжруулах үндсэн асуудлыг тодорхойлоод аргачлал гаргасны дараа зорилгоо томьёолоод тэр зорилгод хүрэх үйл ажиллагаануудаа төлөвлөж эхэлнэ. Тэгэхээр шууд ингээ өснөх зураад төлөвлөлт хийхээс илүүтэйгээр өмнө нь асуудлаа гаргаж илрүүлэх, тодорхойлох, шийдлээ олж харах, түүн дээр нийцсэн зорилго тодорхойлсны дараагаар төлөвлөх ажил
төлөвлөх юм шүү. Өөрөлдөх юм бол төлөвлөх гэдэг бол энэ бүх алхмуудыг би дотроо багтаасан юм том ойлголт байгаа шүү. Ингэжээд бид нар энэ циклийг одоо бүрэн утгаар нь хэрэгжүүлэхгүй бол үндсэн асуудлыг шийдэлгүйгээр шууд ингээ өдөр тутмын үйл ажиллагаа руу ингээл урсгалаараа хичээлээ заах юм нийтлэг хандлага байгаа. Тэгэхээр одоо боловсролын үнэлгээний төвөөс гаргасан бичиг баримтууд дээр баримталж байгаа зарчим дээр юу гэдэг вэ гэхээр үнэлгээнд суурилсан асуудлыг дэвшүүлээд тэр асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөх юм шүү гэдгийг бас онцгойлон тайлбарлаж байгаа. Тэгэхээр бид нэр өдөр тутмын хичээл нэгж бол ээлжид хичээлээ төлөвлөхдөө ч гэсэн энэ дээр бас онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг бас энэ ташрамтаа бүхэндээ хэлье. За энэ plan to check action гэдгийг нийтлэг нэршил нь болохоор планер гэж яваад байгаа боловч яг хэрэгжилтэн дээрээ чек буюу үнэлгээ, тэгээ сайжруулалт буюу акшн, за тэгээ зорилтын хүрээнд төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх гэсэн энэ үе шатаараа явдаг. Өөрөлдөх юм бол цикл буюу аль нэгнээс нь эхлэн гэсэн үг биш. Энэ маань цаашид ингээ үргэлжлээд явна. За хамгийн өндөрлөлтийн асуудал юу гэдэг вэ гэхээр нөгөө суур төвшингөөс ордод төвшин буюу агсан төвшөнд ажиллах гэдэг байгаа. Тэгэхээр агсан төвшөнд энэ өнхөрдөг энэ цикл дахин давтагдаж өнхөрдөг энэ цикл минь өгсөх ёстой. Тэгэхээр одоо маш хүндрэлтэй асуудал гэдэг нь харагдаж байгаа тий. За уруудахад л амархан байдаг. Өөрсдийнхээ ингээд инерцээр уруудчихдаг бол бид нэг яах вэ гэхээр өгсөх ёстой, өнхөрч дээшээ өгсөх ёстой. Тэгэхээр энэ маань дундаа зогсож болохгүй. Тасарч болохгүй, зогсож болохгүй. Хэрвээ зогсчих юм бол буцаад уруудаад явчих шин. Нөгөө анхныхаа төвшнөр өнгөөс өгөөрөд бүр уруудаад явчих. Ийм одоо хариуцлагатай ажил байдаг учраас энийг бид нар аюул сан ойлгож одоо өдөр тутмын ажил тасралтгүй сайжруулалт хийх менежменттэй гэж ойлгож хэрэгжүүлэх ёстой юм байнамаа. За ер нь бол бид нэг үнэлгээнээс эхлэн гэж яриад байгаа боловч үнэлгээ маань ер нь ямар зорилготой юм бэ? Тэгэхээр үнэлгээг их олон төрлийн үнэлгээ, олон давтамжтай хийгээд байна. Гэтэл эцсийн эцэст бол үнэлгээ ерөөсөө ойрхон зорилготой. Нэгдүгээрт нь сурагчийнхаа чадахгүй байгаа зүйлийг олж харах. Хаана бүдрээд байгаа. Хаана ингээд одоо чадахгүй гаццсан байгаа юм. Тэрийг нь олж харах. Хоёрдугаарт нь энэ гацаа гаргахын тулд би юу хийх ёстой юм бэ? Багш өөртөө дүгнэлт хийгээд би ямар арга зүгээ сайжруулах, ямар хэрэглэгдэхүүнээ сайжруулах юм, яаж арга барилаа өөрчлөх юм гэдэг өөрийн дүгнэлт хийх ёстой. Ийм хоёр зорилготой. Сурагчийнхаа асуудлыг олж харна, өөрөө тэр асуудлын гаргалгаа шийдлийг олж харах. За энэ маань өөрөө тэр заах арга үнэлгээний нэгдмэл байдалтай суурилж авах хэрэгтэй. Энэ хоёр салангат биш. Үнэлнэ гэдэг бол сайжруулна гэсэн үг. Сайжруулалт хийгнэ гэдэг маань дараагийн үнэлгээний түвшинг ахиулна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар бас ингэж бүрэн гүйцэд ойлгож хийх ёстой. Тэгээ олон юмд самрахгүйгээр яг энэ үндсэнд төлөрч яах гэж үнэлээд байгаа. Сурагчаа олж харах гэдэг. Сурагчийнхаа бодит байдлыг мэдэх гээд байгаа. Энийг мэдэж яах гэж байгаа. Би арга зүгээ сайжруулна. Үйл ажиллагааг сайжруулна. Тэгвэл үндсэн дээр сурагчид маань ахиц амжилт гарах ёстой маа гэдэг энэ хоёр асуултанд хариулах зорилгоор үнэлгээ хийдэг байна. За ингээд 2 дугаар хэсэг рүү та бүхэн дараагийн мэдээлэл